Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Монгол орны баруун хязгаарт орших Үдэксэлэн Увус аймгийн талаар танилцуулах гэж байна. Увус аймаг нь гайхамшигт байгаль, эртний түүх, олон ястан үндэстний өвөрмөц соёл уламжлалаараа Монголын хамгийн онцгой аймагуудын нэг билээ. Энд мөнх цаст өндөр уус, өргөн удам тал ихээр элсэн манхан, давсархаг том нуур зэрэг байгалийн олон бүс нийт дор оршдог нь үнэхээр сонирхолтой. Мөн тус аймагт эртний түүхэн туршлагууд хадгалагдсан үлдснээс гадна монголчуудын нүүдэлчин ах уй зан заншил өнөө хүртэл өвлөгдөн иржээ. Ингээд та бүхнийг Увус аймгийн нутгийн гайхамшигт байгаль, соёл түүхээр хамтдаа аялцгаая. Увус аймаг нь Монгол улсын баруун хойд хэсэгт орших бөгөөд байгалийн өвөрмөц тогтц түүх соёлын дурсгал олон ястан үндэстнэрээ алдартай аймаг юм. 1931 онд байгуулагдсан аймгийн төв нь Улаангой хувьд Увус аймаг нь хамгийн том нууртай, өндөр мөнх цас дуултай, томоохон элсэн манхантай, олон ястан амьдардаг, байгалийн олон бүсний дор агуулгаараа онцлог байдаг байна. Байршил. Увус аймаг нь хойд талаараа Орос улстай хилэлдэг, баруун бүсийн аймагт багтдаг. Нийт 19 сумтай. Дархан хотоос ойролцоогоор 1500 км, Улаанбаатар хотоос 1400 км. Баруун аймагуудаас газар нутгийн хэмжээгээр томд ордгоо. Гадаргын онцлог. Увус аймгийн гадарга нь маш олон янз байдаг. Уус, хахираа уул, төрөний уус, эдгээр уус нь мөнх цастай, маш өндөр ориглуудтай. Таал хээр. Аймгийн ихэнх хэсэг нь таал хээр бөгөөд мал аж архуй эрхлэхэд тохиромжтой. Говь элс. Алтан элсний дархан цаас газар нь том элсэн манхан бүхий өвөрмөц бүс юм. Нуур гол мөргөн. Увус нуур, Тисийн гол, Хяргас нуур гэх мэт. Уур амьсгал. Уур амьсгалын онцлогт нь Увус аймаг эрд тис их газрын уур амьсгалтай. Өвөл нь маш хүйтэн, зарим үед хасаг тутан цээлсвэрдэг. Цас бага ордог. Зун нь халуун, хуурай, нэмэг 30 цельс хүрэх нь бий. Хур тундас маш бага, хуурай бүс нутагт тооцогдно. Байгалийн үзэсгэлэнт газрууд. Увус нуур нь Монголын хамгийн том нуур, давсархаг бүстэй, ЮНЕСКО-гийн дэлхийн өв нүүдлийн олон шувуу эрдгээрээ онцлог байна. Хяргас нуур нь цэнгэг устай, загас элбэг, аялал жуулчлал хөгжиж байгаа нуур билээ. Түргөний хүрхрээ. Өндөр уулын хүрхрээ маш үзэсгэлэнтэй байгальтай байдаг байна. Алтан элс. Том элсэн манхан, тэмээн аялал хийх боломжтой, говь, нуур, ой хососон өвөрмөц газар юм байна. Увусын түүхэн туршлагал газрууд гэвэл Чанман голын хаадны зураг, эртний хүмүүсийн ан агнуур, мал аж ахуй амьдралыг төрсөлсөн зурагтай. Хүн чулуу. Түрээгийн үеийн чулуун хөшөөнүүд байдаг. Түрээгийн үе гэдэг нь Увус нутагт эртний нүүдэлчин соёл хөгжиж байсан үе юм аа. Үндэстэн, ястан, хил соёл. Ястан үндэст нь Увус аймагт олон ястан амьдардаг. Үүнд дөрвөд, баяд, хотон, туваа, загчин гэх мэт. Хил. Монгол хэлээр ярьдаг. Ястан бүр өөр аялагтай. Соёл нь морин хуур, битийн дуу, бие биелгээ, ардын бүжиг, гар урлал ихээр хөгжсөн байна. Увус аймгийн баяр наадам. Наадмаар бүх байралт нь, морь ууралт нь, сур харвна, цагаан сар, монголчуудын уламжлалт баяр, ахмадуудаа хүндэтдэг зан ашилтай. Ястны баярууд. Ястан бүр өөрийн хувцас, бүжиг, дуу, ёс заншлаа хадгалсан байдаг. Эдийн засаг ба амьдрал, мал аж ахуй. Хонь, ямаа, адуу, тэмээ, өхөр, өсгөн. Аялал жуулчлал. Сүүлийн жилүүдэд эко аялал, морин аялал, бото аялал, уулын аялал хөгжиж байна. Үүнд нэмэх сонирхолтой мэдээлэл. Онцлог баримтууд. Монголын хамгийн том увус нуур энд байдаг. Байгалийн осон бүс нэг аймаг зэрэг оршдог. Ховор амьтан, шувуу элбэг. Амьтан, ирвэс, аргал, янгар, хун, нүүдлийн шувууд ихээр байдаг байна.
ургамал, хээрийн увмал, эмийн уурган мэт илбгээ. Дүгнэлт: Увус аймаг бол гайхамшигт байгуул, эртний түүх, өвөрмөц соёл, олон ястан үндэстэн, аялал жуулчлалын нөөцөөрөө Монголын хамгийн онцгой аймагуудын нэг юм. Увус аймагт очсноор Монголын байгалийн бүх өнгө төрх, нүүдэлчдийн соёл, уламжлалыг нэг доороос мэдрэх боломжтой. Эцэст нь хэлэхэд энд очих хүн бүр мөнх цаас дуул, цэнхэр нуур, өргөн тал нутгийн сайхныг мэдэж нүүдэлчдийн соёлтой илүү ойроо танилцах боломжтой. Тиймээс бид төрөлх эх орныхоо байгаль, түүх, соёлоо хайрлан хамгаалж, бусдад сурталчилан таниулах нь маш чухал юм. Анхаарал хандуулсанд баярлалаа.